Монгол одоо кинонууд дээр одоо жишээлбэл ингээд яг дүртэй үйл явдалтай хуудсан кинод байдаг шүү дээ. Тим кино та ер нь юу гэж боддог вэ? Сценэр нь яг адилхан яг тэр кино гэд хэлдэ. За одоо тэгээд хүмүүсийг л ярих болчиход. За бич танах дээр жишээлбэл одоо нэг том толгойтын рамаас юу вэ? Том толгойтой рамаас уу. За тий. Тэр чинь нөгөө нэг юунаас нэг санаа авдаг штэ. Яг нөгөө гадны нэг кино байдаг штэ. Яг адилхан үйл явдалтай нөгөө баян айлын нэг тэрний зохиолыг би бичсэн. Тийм үү. Тэрний зохиолыг би бичсэн. Тэрний зохиолыг биш л тэр кино эхлэхэд биш үү те. Орсын тэр зохиолч нь тэрнээс сэдвэн бүтэв гэж бичдэг. Тийм. Эхэндээ гарлаа. Тэр чинь бүр ийм алдартай зохиол واخгүй юу? Одоо жүжиг эсвэл роман واخгүй юу? Би одоо яг марцсан зэн л да. Тэрнээс сэдвдэж Монгол хөрсөндөө буулгаж оруулсан. Яа тийм. За яг юуг нь хуусан? За яг одоо жишээлбэл тэр чинь үйл явдал нь. За. Үйл явдал нь одоо аав байдаг уу? Биш. Одоо нөгөө нэг яг манай өөрөө нэг юм ядууч юм шиг те. Тэнгүүтээ нэг хүүхнийг авчираад ой самж алдчихдаг штэ. Тэгээд цуг амьдэрчдэг штэ. Энд чи яг л нөгөө нэг тэр кино штэ. За. Тэгвэл одоо штэ жинхэнэ алцчих. Тэгвэл биш үү? Яг тийм төрлийн кино шүү дээ. Тийм төрлийн кино амар их байгаа шүү дээ. Яг хаана? Монголд уу? Байгаа. Гадаадад. Байгаа. Тэр чинь яг зохиолоор албан ёсны эрхийг авдаг шүү дээ. Албан ёсны эрхийг аваагүй байна шүү дээ. Тэр чинь хардаа sci-fi төрлийн кино ингээд бие биенээсээ ишлэл аваад ингээд цаашаа хөгжиж би ингэж яриад байгаа. Сэдв бол авч time loop-тэй кино гэж бол бүгдийг хийж болно. Гэхдээ тэнд байгаа дүр үйл явдал. Тэр нь адилхан байх юм бол эн чинь яг ховсон болчих гээд байгаа юм. За адилхан гэдэг нь хаана байсан юм? Гөө яг тэр чинь одоо ингээд үзэхэд л ойлгомжтой шүү дээ. Тэр нэг хүүхнийг авчирж ийн нөгөө хүүх нь ой санамжаа алдаад ээж нь болоод тэгээд нөгөө чинь буцаад өрхөндөө буцаад тэр чинь яг санаа үйл явдал дөрүүднийг адилхан бод байгаа. Том толгой дээр ямаас эхлэхдээ би яг нэрийг тийм ээ яг нэг юмнаас сэдвлэн бүтэв гэж гардаг байхгүй юу? Зохиолоос орсон. Тэр чинь ингээд маш алдартай зохиол байхгүй юу? Тэрнээс сэдвлэж амар олон кинонууд яг тийм нөхцөлтэй кинонууд байдаг. Яг энэ биш зөв би ингэж чам. Ер нь одоо дээр үеийн кино заяа. Одоо сүүлийн үед бас тийм кинонууд байна шүү дээ. Одоо жишээлбэл би тэр нэг 13 сар гэх кино гаргацсан. Жишээлбэл тэр бол нөгөө яг нөгөө өмнө Николас Кейжийн киног 100% хуусан. Би тэрийг үзээгүй л дээ. Би одоо жишээлбэл тэгээ гаргачихж байгаа. Тэгээд бид өгчөж байгаа жишээлбэл. Энэ нь одоо жишээлбэл 100 одоо тэрийг хэрвээ зарлах юм бол ямар нэгэн юмнаас сэдвлэн бүтээл зарлах юм байхгүй. Тэгвэл одоо хэдүүлээ жоохон хариуцлагатай байл гэж шүү дээ. Тийм үстэй. Манай фантастик яг тэр одоо томтлогоо дээр амаас ихэд би бол угаасаа хэлсэн иймэрхүү зохиол байдаг одоо ийм жүжиг байдаг хэдүүлээ энэ дээр ингээд сэтгүүлээд энээсээ ингээд ишлэл аваад ингэчээ гарахтаа ингэчээ